Нэгдүгээр бүлэг Монгол дэлхий дахины хэрэг явдалд оролцож эхэлсэн. If creation of Manchu means anything, it means an attempt to set up continental power in Asia based on territories north of Great Wall as an alternative to maritime power exercised over China by the Western nations, as represented in the last 100 years of history by unequal treaties and treaty port positions of advantage held by foreign nations. This means, in turn, that Vladivostok and Siberian frontier of Manchu are minor significance compared with its Mongolian frontier. It means that even if war should break out over some questions over Siberian frontier, it would be decided by operations along Mongolian frontier. For Manchurian question, in new form symbolized by state of Manchu, is a completely senseless product of violence, unless it means of opening up the far more comprehensive questions of Mongolia. Манчу гэдэг улсыг байгуулчихлаа гэдэг нь ямар утгатай вэ гэвэл энэ нь цагаан хэрмээс хойш нутаг дэвсгэр дээр суурилсан Аз твд твийн хүч байгуулах гэсэн оролдлого. Мөн энэ нь сүүлийн 100 гаруй жилийн туршид харийн үндэстнүүд Манчжин улсын Харьяат нутаг дэвсгэр дээр явуулсан үйл ажиллагааны үр дүнд бий болсон давуу эрхтэй хилийн хотууд болон тэгш бус хилцээрийг бий болгож байгаа далайн тэнгисийн хүчний харьцангуй нэг хэлбэр гэж хэлж байна. Мөн нөгөө талаас энэ нь Манжуурын Сибирийн хил болоод Владивосток Монголын хилтэй харьцуулбал өндөр ач холбогдолтой биш ээ гэсэн үг. Учир нь хэрвээ Сибирийн хилийн аль нэг хэсэгт дайн дэгдвэл түүний үр дүн Монголын хилийн дагуу явуулж байгаа үйл ажиллагаагаар шийдвэрлэгдэнэ. Одоо Манч улсын хэлбэржүүлэн тавьж байгаа Манжуурын асуудал бол утга шалтгаангүй зөрчлийн үр дүн боловч Монголын асуудлыг илүү өргөн утгаар нээж ойлгох боломжийг олгож байна. There has been no period in all history when Chinese have conquered or even controlled the whole of Mongolia. The modern relations between China and Mongolia derive from a double line of history, that Manchu conquest of China and that Manchu overlordship in Mongolia. An alliance between Manchus and Eastern Mongols was one of the essential preliminaries to Manchu conquest of China. Starting from this alliance with some of Mongols, Manchu emperors created for themselves a position as overlords of all Mongols. This came about as a result of a curious and involved series of wars and alliances, in which Manchus appeared consistently as participants in Mongol affairs rather than as conquerors of Mongols. There has always been a cleavage between inner and outer Mongolia, which goes back to fundamental factors of geography and tribal history, but modern distinction dates also from Manchu history. The first series of Manchu-Mongol alliance built up a frontier power in Inner Mongolia which protected Manchu conquest in China. And it was only later, by using their position in Inner Mongolia as a fulcrum, that Manchus extended their power into Outer Mongolia. Түүхийн бүх үед хятадууд монголчуудыг эзэлжсэн, эсвэл захирчээсэн түүх байхгүй. Орчин үеийн хятад Монголын харилцаа бол манжнар хятадыг эзлэн авсан болоод манжнар монголчуудыг эзэрхийлсэн түүхийн зэрэгцээ шугамаас үүсэлтэй. Манж болоод зөв монголчуудын хооронд байгуулсан эвсэл нь манжнар хятадыг байлдан дагуулах онцгой урьдчилан нөхцөл болсон. Зарим монголчуудтай
эвсэл байгуулснараа Манжин хаан өөрийгөө бүх монголчуудын эзэн байх байр суурийг бүтээсэн. Энэ нь мэдээж сонирхолтой бөгөөд урт удаан хугацааны дайн ба энхийн үйл явцын үр дүнд манжнар монголчуудыг эзэрхийлэгч гэхээсээ илүү Монголын асуудалд оролцогч болж бий болгосон үр дүн юм. Гадаад болоод дотоод монголчуудын хооронд тэдний газар зүйн байрлал, удам угсааны хамаарлаас хамаарсан үргэлжийн ялгаа байсаар ирсэн. Гэхдээ орчин үеийн ялгаа нь бол Манжийн үеийн түүхээс үүсэлтэй. Бүр анхнаасаа манж монголчуудын хооронд байгуулсан олон эвсэл нь Хятад явуулж байгаа Манжийн байлдан дагуулыг хамгаалах зорилгоор өвөр Монголын хязгаарт байгуулсан хязгаарын хүч өгөөд хожим нь манжнар гадаад Монгол руу хүчээд хэлхийн тулд өвөр Монголыг түшиц газар болгож ашигласан юм. With the fall of Manchu Empire, essential link between China and Mongolia was broken. The Mongols in Outer Mongolia promptly undertook to create a nation of their own. They have been virtually independent of China ever since 1911, except for a brief period in 1919 and 1920. Although outside pressure of international relations has prevented all nations except Soviet Russia from dealing with Outer Mongolia as an independent state. Олон улсын шахал дарамтаас болж зөвлөлт Оросоос бусад бүх үндэстэн гадаад Монголыг тусгаар тогтносон улс гэж харилцах боломжгүй байсан 1919-өөс 1921 оны үеийг тооцвол монголчууд бүр 1911 оноос тусгаар тогтсон.